Зөвлөмжийн үнцэн. Аливаа байгууллагын хөгжил бүтээмжийг нэмэгдүүлэхэд дотоод хяналт шалгалт чухал үр гүйцэтгэдэг. Энэ үйл явц нь байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгч, тулгарч буй асуудлыг бодитоор харуулж, түүнийг шийдвэрлэх арга замыг санал болгох зорилготой. Дотоод хяналт шалгалтын үр дүнд гарсан зөвлөмж бол алдаа дутагдлыг засаж сайжруулах, ирээдүйд гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдол бүхий мэдээлэл юм. 2024 оны 11-р сард манай байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийгдсэн. Энэ шалгалтын үеэр үндсэн 3 чиглэлээр сайжруулах шаардлагатай асуудлууд илэрсэн юм. Үүнд баримт бичгийн бүрдүүлэлт, архивын эмгэгцэгц, тайлан мэдээ гаргалтын хугацаа, чанар, ажил үүргийн давхардал, хариуцлагын тодорхой бус байдал. Эдгээр асуудлууд нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, ажлын гүйцэтгэлд саад болж байсан бөгөөд дотоод хяналтын баг үүнд тохирсон тодорхой зөвлөмжүүдийг боловсруулан хөрвүүлсэний дагуу төлөвлөгөө гарган шат дараатай ажиллаж, хэрэгжилтийг дүгнэж үзэхэд дараах үр дүн гарч ирлээ. Нэгдүгээрт, баримт бичгийн бүрдүүлэлтийн чиглэлээр архивын шинжилсэн журам боловсруулж, ажилтнуудад танилцуулан мөрдүүлж эхэлсэн. Мөн цахим баримт бүрдүүлэлтийн систем нэвтрүүлж, баримтуудыг нэгтгэн ангилж, хадгалах нэгдсэн стандарт тогтоосон. Үүний үр дүнд шаардлагатай баримтыг цаг алдалгүй хайжуулах, тайлан боловсруулахдаа тулгуур баримтаа илүү үр дүнтэй ашиглах боломж бүрдсэн юм. Хоёрдугаарт, хугацаат тайлан мэдээ гаргах үйл явцад хяналт тавих автомат сануулгын системийг нэвтрүүлсэн. Энэ нь хариуцсан ажилтнанд тайлангийн хугацааг урьдчилан сануулгах, хоцролтоо сэргийлэхэд эерэг нөлөө үзүүлсэн. Тайланг нэгтгэх, дүгнэлт хийгдэж, хугацаа хэмнэгдэж, чанар сайжирсан нь илт мэдрэгдэж эхэлсэн. 3-дугаарт, ажил үүргийн давхардлыг арилгах зорилгоор ажлын байрны тодорхойлолтыг шинжилж, хариуцлагын хүрээг тодорхой болгосон. Үүнийг хэрэгжүүлэх явцдаа удирдлагын төвшөнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, хамт олонны дунд ойлголцол, уялдаа холбоог бий болгосон нь хамтын ажиллагааг сайжруулахад онцгой үр нөлөө үзүүлсэн. Ажилтнууд өөрийн гүйцэтгэх үүрэг хариуцлагыг илүү сайн ухамсарлаж, ажлын бүтээмж нэмэгдсэн юм. Эхэндээ ажилтнууд дотоод хяналтын зөвлөмжийг шүүмжлэл, дутуугийн илрэл хэмээн хүлээн авч, тодорхой хэмжээгээр сэтгэл зүйн эсэргүүцэлтэй хандаж байв. Гэвч хэрэгжилтийн явцад зөвлөмжийн цаад утга, ач холбогдлыг ойлгож, түүнийг байгууллагынхаа хөгжлийн боломж болгон ашиглаж эхэлсэн. Үр дүн мэдэгдэхүйц гарч эхлэхэд хүмүүсийн хандлагч өөрчлөгдөж, өөрсдийн санаачлагаар сайжруулах саналууд гаргах нь олширсан. Үүнээс бид нэг зүйлийг гүн гүнзгий ойлгосон. Зөвлөмжийг зөв хэрэгжүүлж чадвал байгууллагын соёл өөрчлөгдөж, ажилтнуудын хандлагч шин шатанд хүрдэг. Зөвлөмж бол алдаа дутагдлыг шүүмжлэх хэрэгсэл биш, харин урагшлах чиг, хөгжлийн хөтөч юм. Дотоод хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт нь зөвхөн бичиг саасны ажил биш гэдгийг бидний туршлага харуулж байна. Энэ бол байгууллагын дотоод соёлыг шинэ төвшөнд аваачих боломж, өөрчлөлтийн эхлэл юм. Үр дүнд нь бид илүү зохион байгуулалттай, хариуцлагатай, ил тод, уялдаа холбоотой баг хамт олонтой болсон. Зөвлөмжийг анхааралгүй орхивол алдаа дахин давтагдах магадлал өндөр. Харин зөв ашиглаж чадвал эрсдлийг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сэтгэл ханамжийг өсгөх бодит түлхүүр болно. Тиймээс зөвлөмжийн үнцэн нь зөвхөн өгөгдсөн цаг мөчтөө бус, түүнийг хэрэгжүүлж, хөгжлийн суурь болгон ашигласан цаг үедээ л жинхэнэ утгаараа тодордог ажээ.